Интернетээр захиалсан юмнууд маань ирсэн. Тиймүгээс. Тэгээд энэ авсан зүйлс маань намайг баяртай болгож чадахгүйг харъя. Яа тэгэхээр нилээн би гундуухан байна. Зүгээр л би амар царай муутай, айгу муухай харагдаад байгаа байхгүй юу? Миний нүдэнд. Тэгээ азар нэг хідэн авсан гоо сайхны болон мейкапны маань бүтээгдэхүүнүүд ирсэн. Тэгээ бүгдээрээ харцгаая. За тэгэхээр авсан бүх юм маань Temu-гийн. Тэгээд Temu бол маш хямдхан хятадын сайт, онлайн дэлгүүр байгаа. Одоо Temu зөндөө олон асуудалтай л да байгаль орчинд мэдээж ээлгүй байгаа. Маш хямдхан юмнууд нь зарагддаг болохоор хүмүүсийн цалин байлан юу болж байгааг бас бид нар мэдэхгүй штэ. Би тэрийг мэдж байгаа бүх асуудлуудыг. Мэдээгээр гараад байгаа хүмүүсийн кредит картны мэдээллүүдийг алдж байгаа гэсэн би мэдж байгаа. Зүгээр та бүхнийг коммент бичгээс өмнө. I know, I'm aware of it. And I still bought it. Because I just wanted to have some fun. Эхнийх нь бол зүгээр юу вэ? Зүгээр ийм цаасан хөнгүүд байна заяо. Чийгшүүлэгчээ төвнөр усаа ингэж нэг солонгос одуудын мейкап бэлтгэн дээр гардаг шиг ингэж тавих гад. Тэгээ би тэрийг болохоор мань хүмүүс зүгээр алцганаад байна гэж бодсон байхгүй юу? Бодлоо алцганаа л гэж бодоод байсан чинь нэрээ амар их өөрчлөлт авчирд юм бэлээ. Төвнөр ийшээгээ шингээгээл тэг ингээд хэсэг тавиал орой ундахтаа ч юм уу тэг өглөөс эрэхтэй миний найрсны бүх ингээд овгор тавгар мовгор юмнуудыг бүгдийг янзалсан заяа. Тэр техник. За энийг болохоор би зүгээр сонирхох гэж авсан байхгүй. Энэ юу вэ гэхээр уруу зүгээр помбологдог. Тэгээд яг үннийг хэлэхэд би өөрийнхөө нэмэлт урууланд амар дуртай. Айгу тийм иршүүд түүхийг гаргаж өгдөг байхгүй юу? Гэхдээ энэ жинхнээсээ ажилд юм уугүй мүү те юм. За энийг хин нэгэн хэрэгэлсэн байгаасаа гэж бодоод бүгдээрээ шууд хэрэгэлцгээе. Lowers the level of water in a glass so that it takes more drops to get it to spill over. If a glass is already full, one extra drop. За ингээд авсны дараа та нар ингээд хөгөрцөн байгааг харж байгаа. Тэгэхээр чин томорсон байна гэсэн үг. Тол хараа. Үргэлжийн ойрхон тол гэдэг байхгүй юу? Би чин нарциссист. Тийм байхад тойлч алга. Намайг ямар гунилтай байсныг мэдэрж гин үү та нар? Томорч амар томорч. Бүр амар томорч заяа. Одоо харин одоогийн улаас нэг нэм ногооноор ч юм уу те консилер дараад хэрэгтэй. Би ингээд амар гоё консилер олсон байхгүй юу? Тэрнээстэй Солонгосын Luna гэсэн заяа. Luna консилер гэсэн. Би гарн дээрээ тавиал ингээл тэгэхэд яг ингээ галзуу хүн шиг надад мэдрэмж өгсөн заяа. Яагаад вэ гэхээр бүр хитрхи байж боломгүй санагдаад. Тэгээд яг тэрийг мэдхээс өмнө би энийг шинээр нь авцсан байхгүй юу? Maybelline энийг хэрэгжилж исэн. Тийм болохоор би энийг дуусгахаар тэрийг заавал аван заяа. Солиотой бүр ёо. Бүр би тэрэн шиг амар юм харж байгаагүй за. Хамаагүй тийм зузаан бас амар эмгтээлэг уруул гараад ирсэн байгаа сте. Хамгийн гол нь 3-5 минут хэтрүүлж болохгүй. Хэтрүүлэх юм бол бүр амар болчихно. I like it. I feel bonita. I'm choker. Я харахгүй амар цайвар арьстай болохоор хар юм л гоё харагдаад байгаа байхгүй. Хар choker. Би ч өөрийгөө нэг амар цайвар арьстай гэж боддгоо л дээ. Гэхдээ зөв мөмөр дээ. Би нэг яриа мараагээд хичээл мичээл суух юм бол хойдлоо ингээ хүмүүс сольдсон шүү дээ. Минийх ингээ хамтаа маань хамт царай маань алга болчихдог байхгүй. Би тэр үед л за би амар цайвар юм байна гэж боддог зөө. I didn't feel bonita. Сормосоо дэрвэлгээ штэ. Сормосоо дэрвэлгээд сормосоо будахад ингээ будах юм бол сормос чи ингээ нүдний чинь хойно орохгүй гэсэн үг.
сормост эрвүүлгэгч үнэтэй бөгөөд сайн брендийн сормост эрвүүлгэгч авахгүй бол иймэрхүү юмнууд худлаа гэдэг байхгүй. Та нар хэрвээ сормост эрвүүлгэгч ашиглаж чадахгүй байна гэж бодоод байх юм бол зүгээр үнэтэй бөгөөд сайныг нь аваад үз. Болдог байхгүй. Би нэг Солонгост явж хахад ингээд Оливиангд ороо зүгээр авсан байхгүй юу. Тэгээ ингээд өмнө нь Daiso-ийнхыг хэрэглээд ингээд хизээш сормосоо маань босдоггүй байсан. Тэгээ энийг ингээд хэрэглээд тэгсэн чи босоонаад юм. Тэгээд хэрэглээл баг жил мэл хэрэгсний дараа ингээд харсан чинь дээр нь ингээд Laneige гэд бичсэн за. Тэгээд ер нь бол гайгүй. Тэгээ Laneige ч бас гайгүй брэнд штэ. За юу гэсэн бүгдээрээ сормосоо дэргэлгээд үзье. Тэгээ сормосоо бод бас би нэг их дуртай биш заа. Яа тэгэхээр арилгах гэж лайтай байдаг байхгүй тэр чинь. За эхлээд энийг ашиглахгүйгээр нэг бодоод үзье. Дараас нь өргөд дэшээ. Жохон л заваарсан байгаа. За одоо энийгээ бариад бодож үзье. Одоо энэ чинь ингээд сормосоо хойно нилээ нааж байгаа болохоор бас угнаас нь ахуулаад айгүй тийм сайхан самнанга бодож болох юм байна энэ чинь. Хараа угнаас нь ахуулаад сайхан самнанга. Хөөе надад таалагдчихээн хөөе. Одоо штэ энэ багаж болон сормос хоёроо нааж агаад сормосоо ингээд сайхан ингээд самнаад байгаа байхгүй юу. Тийм болохоор уг нь ингээд амар хит зузаан болчих барьцалдах гэдэр гэсэн юм байхгүйгээр жигэд тарах тийм байна. Яг нэг 100% байхгүй бол болохгүй бүтээгдэхүүн бол ерөөсөө биш. Зүгээр байвал гайгүй дээр бүтээгдэхүүн байна. Тэг ингээд надаа ингээд сормос гоё харагддаг, намайг идэ хөөрхөн болгодог гэдгийг би яаж мэддэг гэж. Би ингээд сормосоод эрвүүлгээл будаад стори хийх юм бол манай ангийн Япон банд идэр лайк дараад идэг заа. Тэгэл би тэр үед окей, эрэгтэй хүний нүдэндээ ийм сормос гоё харагддаг юм байна гэж би бодсон. Yeah. Oh, I feel bonita. Энэ юу вэ? Lip gloss гэж нааж байна. Би lip gloss бол ерөөсөө аваагүй. Би matte lips бол авсан. Би matte Bob Boronгийн гоё lips авснаа би санаж байна. Гарчаач тээ. Popular color гэж шүү. Яг дээрийн холих Kylie Jenner-ийн оруулны бүтээгдэхүүнтэй адилхан үнэртэж байна. Энэ өөр яг нэг хөхөрцөн өнгөл байна л да. Хөхөрцөн. Бор биш. Lip gloss юм байна л да. Би gloss-нд амар дургу бүр. Миний арс амар өнгө алдчих. Энэ бол matte байна зөө. Үрээд ах юм бол хатаад ирэх юм бол matte юм байна. I hate it. Окей. За тэгэхээр энэ заяо. Паф. Ингэдэг юм. Тэгээ ийм зузаан, жирийн спонж. Тэгээ жирийн спонжнуудаас хамаагүй ийм зузаан. Гэхдээ дотор талдаа одоо энэ будгийг уусгаж уудаггүй юмтай гэсэн заяа. Тийм болохоор энийг авсан байхгүй юу? Ерөөсөө будаг үрээд байхгүй. Би яагаад ийм царамтай болцсон болоо? Хэрүүл. Би гэрийнхэндээ загнуулсан байхгүй юу? Нөгөө нэг наадаг шивэснээсээ болоод тэг ингээл тэрнээс хойш ерөөдөө бол ингээд гунтцсан. За ямар нэгэн тийм драма гэдэг ч юм уу хэрүүл тийм юмтай орооцол дох үед бол тэ гадаад байдал, дотоод байдал бүгд нурж байгаа байхгүй юу? Воо. Шууд 10 нас нэмчүү яав. Консилер данганц консилер ямар ч блаш те сүүдэр мүдэргүй ингээд тавьсан чинь шууд 10 нас нэмж шин. Ийм ирсэн юм уу? Oh my god. Энэ юу вэ гэхээр шигтгэ.
Хаана наадаг вэ гэхээр шүдэндээ наадаг шигтгээ. Одоо шүдний шигтгээ тренд болоод нэлээ удаж штэ тий. Тэгээ би байхаар нь за аваад ер нь бол тий ганц хоёр зүгээд үздтiin билүү гэж бодож исэн. Гэтэ би хит хитэн шигтгээ авсан заа үлдсэн хаана. Одоо жишээлбэл ийм одоо ингээд цэнхэр заяа. Цэнхэр ийм цэцэг тэгээ ингээд хооронд нь нийлүүлээд наана гэсэн үг штэ. Би бол зөвхөн үүдэн шүдэндээ л наамаар байгаа байхгүй. Яагаад гэхээр зүгээр хахад хоёр үүдэн шүд маань угаасаа гардаг ингэж. Тэгээ ер нь яг тийм л юм дуртай. Одоо энэ сайн харагдахгүй ч магадгүй гэтээ энэ ирвэхий явахгүй юу? Ирвэхий. Энэ ирвэхийг үг дээрээ наагаад үзье. Чимхүүр ээ нөө. Чимхүүр нэрээ. Ус. Сүлсийн сайтар авч агаад цавгаа наагаад яа үг дээрээ энүүгээр энд энэ шүдэнд яг үүдэн шүдний яг хажуудлын шүдэнд хийгээд үзье. Зүгээр шар цагаан нэртчихэд юм бас. Яг бүр амар дизайнууд эдийс яг н голоор нь явуулж муулаад тэр нь уул нь байвал зүгээр л юм байна. Хөөе ногоон өнгөөл гоё юм уу? Одоо яг нэг хэрэг энэ одоо там зүрхэн ногоон шигтгээ. Яхаар үүдэн хоёр шүд. Үүдэн хоёр шүд дээр л амар их ингэж шигтгээ. Тэгээд Hello Kitty. Байсан болоод нь гоё юм байна. За өөр. За ийм нэг гачин хайрцаг байна. Би яг үнийг хэлээд өөрийгөө нэг харах дурггүй байдгүй. Хүн гэдэг чинь тэгэл юу сэтгэл юм да. I like this. Энэ нүдний шил бол надад таалагдчих. Сүүлийнх нь болохоор ийм makeup brush байгаа байхгүй юу? Тэгээд энэ makeup brush-ны онцлог нь юу вэ гэхээр ийм нарийнхан хараа. Spatula нэг хэсэг яваад байсан шүү дээ амар алдартай болоод бараг тэр spatula-гийн чинь юу brush хэлбэр нь заяа. Bitch I'm from Kentucky. Okay. Let's talk about жигд тараалт. Тэ үнэндээ тохируулаад хөөрхөн л тараачиж байна. Би хизээж фаундейшны цэвэрхэн тарааж үзсэнгүй заяа. Тэг ингээд арьсан дээр бол нэг тийм сайхан бол мэдрэгдэхгүй заяа. Нилийн тийм хатуу мэдрэмж бол өгж ин. Гэхдээ энэ тараалт бол үнэн төгсөндгөө. Ямарч огцом зураас тэг ингээд наашаа гарч ирсэн арьс мэрс юу шалаа. Nice, I like this. За одоо хамгийн чухал нь заяа. Хамгийн чухал нь юу вэ гэхээр би хоёр ийм. За тэгээд ийм хумсыг хэрвээ авах юм бол өргөч болон одоо энэ цавуу нь хамтдаа ирэх юм байна заяа. Тэр нь надад таалагдлаа. Тэгээд би ингээд акрилик хумсыг өөрөө хийж сурсан штэ. Тийм болохоор ийм наадаг хумсанд бол дуртай биш. Яагаад вэ гэхээр хямдхан гэдэг нь шууд мэдэгддэг. Зүгээр нэг нүдээр хараад секундын дотор мэдэгддэг. Бүү тэрнээс илүү гоёыг харцсан болохоор зөндөө. Би бүр амар шүний амьдралтай болохоор хинч надтай уцаар ярьдгүй. За одоо ингээд өөрийн дүр болох гэж байгаа байхгүй юу? Окей. Би зүгээр л яг шулам шиг мэдрэмж авч байна заяа.
А би гэхдээ ер нь бол бараан Чернелийн өнгөнд дуртай байгаад байгаа. Мен тэгээ яг ингэж гисэн чинь л ойлголоо. Ийм. Яг шулам. Амар цайвар хуруутай болохоор яг шулам. Тэгээ ингээд энэ чигчээ өрөөгөө би бол хамгийн муухай наасан. Хумсныхаа махнаас жоохон хэтрүүлээ наачлаа. Ингээд тэгэхээр дээр нь аваачаад зүгээр яг жинхнээсээ наацсан юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Богинохныг хараач та. Богинох нь зүгээр л энэ өнгө миний гарыг амар гоё харагдуулдаг заяа. Хар биш. Яг ийм Чернелийн. Тэгээ бисээ энийг сая шинийг нь авсч ирсэн байхгүй юу? Энэ ингээ миний 3 дахь шин яг энэ Чернелийн бодог. Энэ бол зүгээр шулмын гарал энэ. Шулам. Жохон бат бөх байж магадгүй. Тэгээд авахын тулд ер нь бол жоохон халуун тэгээд дотроо тостой ямар нэгэн тостой усанд ингээ жоохон дэвтэйгээд авах юм бол иймэрхүү цавуунууд бол унах байх гэж би бодож байна. Өөр би яг ийм ягааныг авсан байхгүй байдий болъё гэж бодоод. Энэ бас миний хуруунд бас давгүй харагдаж магадгүй. Ер нь бол ямар ч өнгө бол давгүй харагдана л та. Гэхдээ би яг ийм кофен урт амар урт тэгээд авсан хэлбэртэй энийг чинь кофен хэлбэр гэдэг нь шүү дээ. Кофен shape. Тэ almond гэдэг нь шүү дээ. Almond хэлбэр хумс хийдэггүй хүмүүсээ almond гэд хэлбэрээд байхгүй. Тэр миний гарн дээр амар муухай харагддаг. За би тэр нь ёстой дургу. Воо. Ой. I like it so much. Oh, it's so pretty. It's so pretty. Зарим дэлхийн тэ эсвэл миний хуруу далhin юм уу? Арай жоохон үнэтэй арай жоохон биетэй тийм наадаг хумснууд бол надад амар зүгээр санагдлаа. Энэ бол арай дэмднэ. Заяа. Тэгээ хийхэд амар амархан гэдэг нь таалагдлаа. Хумстэй 13-ны хумсыг за иймэрхүү урт байх юм бол багада 6-аас 5 цаг бүр багада амар сайн хийж сурсан хүн штэ. Тэгэж зарцуулна энэ бол амар хурд юм байна. Инээдтэй хурдан байлаа. It's so good. Ингээл хараач тээ. Oh my god, I love this. Яг харахгүй миний амьдрал жоохон чамийн юм додоод байсан юм байна л да. Гоё юм шүү. Ядчаад энэ хойдлын гэрэл яг нэг тийм гэл дан дан Өн чи 2 дугаар зүүн бол уул нь Том Жериг ихийг дуурлая гэж бодож. За нэг ийм л бичлэг байна. Тэгээд хамт байсанд баярлалаа. Надад сайхан байлаа.